Монгол улсын гавьяат багш, тугулхан цэцэрлэгийн эрхлэгч, Донит Дагвын ган төмөр. Их нутгийн зөөлөн салхи эрт идүүгийн эргэн дурсхун түүхийг их шиг төрөн хөглөн. Эцэг өвгдийн дэргэд өссөн хүн сайн явдаг. Дээр нь гарсан хүмүүн холыг зөрдөг. Барааг нь хараад морд төмөлцдөг. Баранзад хадгийн зэрэглээд дэлбэрэх хангай уул минь. Энэ л уулынхаа бэлд ижи аавынхаа ингэрт эрхлэн хүмүүн заяагаад тэгшилтгэн эрдэм номын гэгээг амлан төрнсөн эрх жаахан насаа эргэн санах сайхан байна. Сурсан эрдэм, суршиг зангидсан итгэл үнэмшил, идүүгээ дөрөөгмөн чангалж холын замд төшиг болсон ахан дүүстэй ижи аавда талархаадч ханшгүй буян юм да. Унсан энэ нутагаан би өөрийн бишгэ хайрлаа 오가승 통그들 모르노비 이힘 소식에 산다가. За намайг Донит Дагвын ган төмөр гэдэг. Би 1952 онд Өмнө Говь аймгийн 1-р төрөхөд төрсөн. Миний үндсэн захиргаа Дунд Говь аймаг. Би ягаад Өмнө Говьд аймаг төрсөн бэхээр манай аав нөө тэр шүүхийн дарга хийжсэн. Тэгээд томилтоор явж явах тэр хормонд би төрсөн. Миний уугуул нутаг бол Дунд Говь аймаг. Тэгээд 1957 он хүртэл Дунд Говь аймагт байжгаад 58 онд Улаанбаатар хотод орж ирээд нийслэлийн 20 дугаар сургуульд орж суралцаад 1970 онд 10 дугаар ангиг төгссөн. Тэгээд улсын багшийн дэд сургуулийг төгсөөд Дунд Говь аймгийн төвийн 1-р 10 жилд ажлынхаа анхны гараг эхэлсэн. Улсын багшийн их сургуулийн газар зүй түүхийн ангийг 1974 онд дүүргэж аав ээжийн санал өөрийн хүсэлтээр говьо зорих сэтгэлдээ хөтлөгдөн төрсөн нутаг Дунд Говь аймгийнхаа аль суманд хуйрлсан хамаагүй багшлах санал гаргаснаар төвийн 1-р 10 жилийн сургуульд багш болж очсон. Надтай хамт их сургуулаа дүүргэсэн залуухан шижгэнсэн 7 багш. Тэр үед их сайхан байсан. Монгол хувьсгал залуучдын өвлийн үүрийнхэн гээдл бид бүгд зүлэгтэй баригадад очиж хашаа хороо байшин барихаас эхлээд спорт урлагийн олон тэмцээн уралдаанд хошуучлан оролцож явлаа. Миний амьдралын бүхэл сайн сайхан гэгээтэй бүхэн эндээс эхлэлтэй юм. Тэгээд хүүхдүүдтэйгээ хамт урагшаан хүрхий хад руу явж хүмүүлдгүүн хар овоон дээр гарч тоглоно. Тэгээд хагас бүтэн сайдар бас хичээлийн давтуулна. Тийм итгэвхтэй одоо ажиллахад их сайхан ажлын гарааг бол их сайхан ихэлсэн гэж байна. Намайг багшаар очих чинь манай Оюнбат Мөнхбат Бямс сургууль чинь 8 дугаар анги. 8 дугаар анги. Адиас сүрэн оюун цэцэг 2 миний хамгийн анхны шав. 5 дугаар анги байсан. 4-р анги. 4 анх тий хамгийн анхны шав. Тэгээд гуйг баа чи бүгдээрээ 1-р 10 жилд явна. Би хичээл газар зүй төвхий хичээл орно. Сайхан цаг байчээ. Тэгээд хин багш байсан шүү дээ таа чи. Ер нь хэрэгчих гээд байдаг.
Аргагүй шүү дээ. Дөнгөж 22 байсан болоод тийм ээ авч иччих гэдэг. Олигтэй дүн тавьдаг ч байсан үгүй ч юм. хэд загиндаг байсан баг Загин тий. нэлээ ширүүл баг хийсэн. Манай аав чинь ээж аавс эсвэл хамгийн том эгчийнх нь дээрээс нь 3 дахь нь манай ган төмөр эгч. Монгол улсын гавьяат гэдэг эрхэм цол хүртэж энэ цолоо авсныхаа дараахан орон нутгаа эргэж ээж аавынхаа нутгаар ороод за тэр сайхан босгосон суургнууд үе тэрэн дөгөөр орж эргэл мөргөл хийгээд тэгээ манай энэ бас аав бас дээдчүүлдэ босгосон сайхан сувраг үе энэ дээгүүр ороод тэгээ манайхаар хүрэлцэн ирсэн явдалд гүний талархаж байна. Игчтэй. Монгол улсын гавьяат багш гэдгийг тэр болгон хүн авдаг цол биш. Тэгээ тэр цолоон сайхан аваа. Тэгээ орон нутагтаа ирнэ гэдэг нь бол бас их сайхан байна л дөө. Тэгээ гавьяат аваад хожим хойно мэлээ ажууд ирцгэж идэг манай овооч за авангуунтаа бүр зүтгэн энэ хахир хавар цагаар дэлгэр цагаарч биш. Тэгээ тэр агаагаан дурсаж манай авч мөгдөөрн Монгол улсын Хөлбөрөн Баатар хүн. Тэр хүнийг одоо голонд дурсаж энд өсөд төрсөн би бага насндаа тэгж явсан тийм үгэн сонсч явсан. Тийм юм ярьдаг байсан. Тийм ажил төрлөөж бид нар бүгд ирдэг байсан гэдгээ эргэн дурсаж энд ирж байгаа нь одоо их сайхан өгөөжтэй сайхан байна. Тэгээд хаага Улаанбаатараас энэ хаврын цагаар тэр бүгд эргэн дурсанд ирж байгаа нь одоо маш сайхан байна даагүй юм бас. Тэгээд бага насаа ерөөсө 1-р ангид байхаас авахгүй бол 10 дугаар анги төгсөлтөө зуны хаамралтаар нагас ах дээр очиж хонь хураг хариулах, аргалт өгөх бүхэл одоо хүүхд бидний хийдэг ямар ажил байсан тэр болгоныг л хийж өссөн. Тэгээ энэ миний хамгийн дуртай ажил бол аргалт өгөх. Хураг шиг хариулах. Энд бол манай Хөлбөрийн Баатар ах бол биднэрт бол маш их одоо сургаал хариулдаг байсан. Ер нь тэгээд ахмадын сургаал алт гэдэг л ер нь хамгийн тэр үний үг гэдэг юм байна да. Бид нар зүгээр нэг ингэдэг ихээс төрөөд ингэдэг явна гэж байхгүй. Ерөөсөө л тэр ахмадын сургаал алт гэдгийн дагуу бид нар одоо ингэж өдийг хүртэл ингэж явдлан үр зөвтэй явж зөв чиглэлтэй болсон гэж боддог. Тэгээд одоо бидний хамгийн сайн мэддэг энэ улаан ходог байна. Энэ улаан ходог руугаа тэр гэрээс улаан ходог хүртэл нөгөө хойнон саарл дээр бас яваад байгаа. Тэр хойнон саарлаа ч юм айгу хойнон саарлаа ч бүр хэдэн ч хүүхэд хамаагүй. Тий. Тэгээд тэр тойрон дээр бид дандаа тоолдог байсан. Тэгээ манай жижиг гамбагийн нуруунд дээр шамгаа орхоо наалтчихаал. Тэгээд нөгөөдгөө харж чаад бид нар чинь айгаал зогтойгаал бинийгаа хөвгөл тэгж тоглодог байсан. Бид нар бол зүгээр тоглож наатахаас гадна хонь хургаа хариулна. Миний хувьд бол аргалт өгөх. Аргалт өгөх бол ерөөсөө миний хамгийн дуртай одоо хобби болсон юм хамгийн гоё ажил байдаг. Одоо тэр аргалт өгнө гэдэг бол маш том хөдөлмөрлөл гэсэн үг. Тэгээ өөрөө тэрэндээ дуртай. Битгий яв гэдэг чинь ерөөсөө аргаа урчгаал зуны тэр халуунд л ерөөс арга өрөөл явцдаг. Гой газар чинь маш халуун. Үеэлүүдтэйгээ
хамт аргалт төвөн үеэлүүтэйг хамт тэр Чандман нутгийнхаа тойронд орж тоглоно. Үеэлүүтэйгээ хамт одоо хургашгаа хариулна. Тэгээд тэр зуныхаа амралтаар одоо хөдөө ахтар очих их дуртай. Гэсэн хичээл тарал шууд хөдөө явчихдаг байсан. Энэ бол одоо хамгийн гоё дурсагдах их гоё. Хөдөө гарч ирдэгэнд манай энэ аавынх л байсан л доо эдэр чи ерөөс хөдөө. Тэгээд бушуух л хөдөө асараад хайчихвал эдэрт амар байсан баг л доо юм. Тэгээд сургуулаас нэг өмнө хагас тарнуугүй тэгээд ямар ч байсан 2 сараас 1 сараас хийчихдэг. Тийм ээ. Тэгэл тэрийн хүүхдүүд ч одоо яг та мал услна гэж яа тэгээ олуулаа ирнэ. Тэр гамбах ярддаг байсан юм аа. Сур идэх гэж нэг сүрхэн юм байсан. Тий. Ботго эргүүл. Хамгийн хэцүү гэсэн. Ботго эргүүлнэ гэдэг л их хүн. Ботго эргүүлнэ. Ботго эргүүлнэ нөө ганц хоёрын юм саадаг нөгөөх нь тэгээд ихрэг зүхтаачдаг тэрийг нэргүүлэхийг л хийж байсан бодоо. Тэр л их хүнд байдаг шүү. Хүнд ажилласан. Тий. Ваа зайлаад гэдэгээс. Энэ Монгол улсын гавьяат багш гэдэг цолыг ч одоо багш болгон хүртэхгүй нь ойлгомжтой. Энэ цолыг хүртэхэд одоо нөр их хөдөлмөр хичээнгүй. Яг тэр мэрэгжлийнхэн дагуу маш их сайхан олон жил зүтгэж энэ хоёргүй сэтгэлээр л явсан байна л да ямар ч гэсэн өөр. Тэгж энэ цолонд хүрнэ. Энэ цолыг авсан. Маш их баяртай байна. Тэгээ яг манай эн чинь бас нэг юм дурсахад энэ Донит ахыхан тавуула 3 Монгол улсын гавьяат гэдэг цолыг авсан. Энэ ерөөсөө давтагдахгүй их ховор юм шүү дээ. Энэнд би их баярлж байна, их бахархаж байна. Энэ сайхан цолыг одоо тэгээ игч маань одоо булган сүлтэй байгаасаа. Араасаа олон гавьяат төрүүлээсэй л гэж би хүсэн өрөөж байна да. Баатар ах юм маань одоо ингэж хэлсэн одоо бол ингэж надад дурсагдаж тэрний одоо сургаалаар явдаг гэж би өөрөө боддог. Манай Баатар ах чинь ядарт ингэж сургадаг шүү. Та нар олон хүмүүсийн дунд явах тусам ихийг сурнаа. Ер нь хүнд харьцаа гэж хамгийн чухал юм байдаг. Энэ хүнтэй ямар ч хүнтэй хүнийг ялгалгүйгээр сайхан харьцаж явж байгаарай гэж ингэж байнга цагтдаг байсан. Би Донит дог Цэрма гэж одоо хоёр хүний ууган охин. Манай аавыг Донит дог гэдэг, самплын Донит дог гэдэг. За ээжийн маань Цэрэн Доржийн Цэрма гэдэг. Энэ хоёр хүний одоо анхны том нь буюу 5 хүүхдийн ууган охин болдорсон юм аа. Эндээ би их баяртай байдаг. Айлын том охин болсондоо өнөөдрийн хүртэл одоо зэт хангалаа явдаг юм аа. За манай ээж аав хоёр бол жирийн нэг ажилчин. Аав бол хуулийн сургууль төгссөн, хуулийн мэргэжилтэй. Тухайн үедээ Дондгов аймгийн шүүхийн дарга, Өмнөд Говь аймгийн шүүхийн дарга гэсэн энэ ажлуудыг хийж байгаа. Сүүлд нь одоо Дондгов аймагт Улдааны албанд Улаанбаатар хотод 57 онд анх шилж ирсэн. Энэ цагаас хойш Төмөр замын Улдааны баазад нэрвэн юм ажил хийж байгаа тэтгэвртэй гарсан. За ээжийн маань хувьд бол айлын хамгийн том охин, 9 хүүхдийн ууган охин. Ер нь дэх сайхан удамтай сайхан хүмүүсийн үр сад юм даа гэж энэгээр л их барж явдаг. Миний хамгийн гол юм. Өнөөдөр хүртэл би одоо өөрөө бас нэг 80 хүрэх гэж байна. Айлын том охин болсны хувьд тийм ээ. Олон ээжийнхэн одоо 9 хүүхдийн 8 хүүхдтэй одоо хамт амьдрал тэднийг мэддэг гэдгээс хэлсдэхгүй. Тэр бүх улсуудын одоо сайн талуудыг бүгднийг одоо өвлөх юмсан, дуурайх юмсан гэсэн ийм л өвлгөр дуурай дунд бид нар амьдарчилаа штэ. 낯선이 동무니게 무대세 아버지의 지대 허여로요. Ээжийн маань дүүнерээс одоо хамгийн их улстай нэртэй аймагта сумандан ард түмэндээ ажил төрөл өөрийнхөө зан төлөв өнгөрсөн түүхээрээ ялгарч ирсэн хүн бол манай Хөлмөрийн Баатар Даг байх байгаамаа. Энэ хүнтэй ойр дотноггүй хүн гэж бараг байхгүй те манай ах дүүнерт. Миний амьдралд маш их тусалж байсан хүнд үед
жаргалтай сайхан үед ч гэсэн нагц ахын тэр нөмөг төшиг нөөлөг энэ бүхэн бол миний амьдралын их гол байр суурийг эзэлдэг гэж ингэж боддог юм аа. 13 настай ааваас өнчө хоцорч гэрийн толгойчсан хүн байгаа юм. Тэгээ энэ олон эгч түүнэрийг тэрний дараагийн төрсэн олон үеүүдийг бүгдийг нь одоо ахтаж байсан. Юугаараа ахтаж, юугаараа гандуулж байсан гэдэг зэрэг нэгдүгээрт маш их хөлмөрчөн. Хоёрдугаарт маш их том нэр алдар хүндтэй. Бид нар барахгүй улс их орондоо аймаг сумандаа Монгол улс даяар Улмирбаатар Цэрэн доржийн жаал давгаж алдарсан энэ нэр хүндтэй. Энэ хүнийг амтахгүй хүн бараг байхгүй дээ. За манай сая хамгийн сүүлд Монгол улсын гавьяат цолоосон ган төмөр дүүгийн талаар бас би багаж гисэн яри. Ган төмөр багш маань өнөөдөр Монгол улсын гавьяат багш гэдэг эрхэм цодыг хүртсэний эрхэм гавьяатын бүгдээрээ хадуун гадагштай их хүндгийн тайста ухтан авцгаая. Монгол улсын гавьяат багш сайн байцгаана уу? Та бүхнийгээ хүрэлцэн маш их баярлалаа. Та нар маань цэцгэн дээр суусан эрвээ хэшиг сайхан харагдчихэ. Та нартай баярлалаа. Энэ хаасан жид хөдөлмөрсөн багшилсан энэ хөдөлмөрийг өндөж Монгол улсын гавьяат багшиндээс эрхэм цодоор шагнасан төр засаг та бүхэндээ баярлалаа. Миний эдгээр байрыг хүртэх гал хатгаа багшилсан байгаагийн гол нууцн миний хөрхөн шагнал үеийн шагнал хаанаг маань юм аа. Хүүхдийн цангинсан дуу, хүүхдийн шударга чивээ яг симфони хөгжим. Энэ дуу маань энэ айлын дундах айлын голын хүүхэд. Тэгтээ их гоё тэгшгээ ирнэ. Одоо ахтай дүүтэй, эрэгтэй дүүтэй, эгчтэй бас эмэгтэй дүүтэй. Ийм одоо тэгшгээ амьдралыг одоо ингэ бодож хахад бас цаанаас л өгд үждэг гэж боддгийн. Хаяа нэг гэрээр нь ороход бүтээл хийж ийн гээл хүүхэд хоёроос нь сууж ийн хүний өөрийн хүүхдүүдийг ялгаа байхгүй. Дандаа жоохон насны хүүхдүүдтэй тэр бүтээл ингээ харахад ерөөс их хөөрхөн дандаа тэр хүүхдийн хувьд ахадахаар ийм хөөрх юмуд хийсэн байж байгаа. Ер нь цэцэрлэгийн багш болно гэж би ерөөсө бодоогүй л дээ дүүгээ. Бид чинь нэг мэрэгчлээ хоёр хүн шүү дээ. Газар зүйн багш. Би Монгол улсын их сургууль газар зүйн төгссөн. Манай дүү улсын багшны сургууль газар зүйн төгссөн. Тэгээд нэг мэдсэн чинь одоо цэцэрлэгийн өмнөх насны хүүхдийн сургууль, дээд сургууль гэж сөөв. Энийг 60 гарцсан хойноо төгссөн диплом үзүүлжсэн надад. За цэцэрлэгийн одоо эрхтч болно гэж яхад нь би ч бас дотороо дургүйд байсан. Одоо настай болсон хойноо тийм ээ. Энэ айлын одоо нэг хүүхдүүдтэй ажиллана гэдэг хүнд хөдөлмөрдөл гэж бодож ирсэн. За гэвч энэ шийдвэрийг өөрөө л гаргасан. Ер нь тэр үед дуртай хүн байсан уу юу? Хүүхдүүдээс нь бид нар ер нь хэрэггүй гэж хэлээгүй ч гэсэн тэг гэж хэлсэн хүн цөөхөн баг гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ цэцэрлэгэн би энэ тоотоо орсондоо их гоё тогтчулсан. Анхын цэцэрлэгч нь бас зорилтын биш байсан шүү дээ. Наад зах нь хүүхдийн одоо 0 бага насны хүүхдийн 0 ихээс эхлээд бүх асуудал болж ирсэн. Сан техник бүх юм өөрчлөхөөс эхлээд. За гэх мэтээр ярих юм бол ер нь өөрчлөлтийг маш их хийсэн. За тэгээ энэ хавийн одоо хүмүүс хүүхдүүдэд өгөх дуртай бас нэлээд хэдэн жил болчлоо. Би одоогоос нэг 4-5 жилийн өмнөх үеэмжинд хүүхдүүдийнх нь урлагийн үзлэгийн наадамд бас орж харж ирсэн. Тэр хүүхдүүд ерөөсөн мэрэгжлийн багш нараар заалгасан юм шиг бүжиглэх, жүжиглэх, ялангуяа хөгжим тоглох тэр болгон одоо хүмүүс мэрэгжлийн хүмүүс олгодог энэ чадваруудыг эзэмшчихсэн. Үнэхээр эцэг эхүүд их маш баяртай гарч ирсэн. Манай төрсөн дүү Гамбат
дүү Ганбат маань та би ер нь ингээд одоо энэ эгч дүүнийхэн бүх ингээд айцэнэрийг зуны цаг болгохтаа зэрэг эрүүл агаат гаргана, гол дээр авч явна, хусны шүүсэнд дагуулж явна, эрүүл мэндэн дээр их анхаардаг гэсэн. Тэгээд хүүхдүүд ч гэсэн надад их сайн байдаг болохоор та ер нь одоо тийм хүүхдүүд их сайн юм. Та ер нь чадна. Одоо манайд энэ барилгыг бариулж ирсэн. Тэгээд энд одоо би танд ингээд байр бэлдэж өгье. Та чадна. Та чадна гэд энэ хоёр үгэн дээр ер нь би бассан. Би одоо л бидүүдэд маш их баярлж байна. Тэгээд энэ дээр за би дүү надад ийм ихтгэл найдар өгч байгаа. Миний дүү надад ингэж ихтгэл найдар өгч байгаа чинь би ажлыг гэл. Тэгээд л одоо сайхан бэлэн бэлдсэн хоёр байран дээр нь ер нь би 2 жил шахаа тэр цэцэрлэг дээр унжиж тараах материал хүүхдэд тарааж гэдэг дадаг материалууд энэ төр хийж өөрөө зарим нөхцөлд одоо цонхоо угаах сургуулийн цэцэрлэгээ цэвэрлэх одоо бүх л одоо тэр манаач багш туслах багш заа харах зүч бүх ажлыг л одоо хийнтэй. Тэгээ 2008 онд энэ тоглохын цэцэрлэгээ үүсэн байх болсон. Тэгээд одоо ингээд 16 дахь жилд ажиллаж байгаа. Нийт улсдаа 51 жил ажиллаж байна. Ер нь энэ хугацаанд багш хүн бол ерөөсөө үргэлж одоо тэр ажлынхаа байран дээр мэдлэг боловсролоо сайн дээшлэж тасралтгүй сурах хэрэгтэй. Би хөгшрөлөө би тэглэхгүй цаг үетэйгээр байнга суралцж явах хэрэгтэй. Манай ээж бол ерөөсөө 86 насаас нь тэр болтоо байнга одоо ном зохиол уншиж яадаг тийм байсан. Манайд Гантөмөр бол багада тийм хөдөлгөөнтэй авьяаслаг тийм их томоотой охин байсан. Айлын дундх нь тэг их багын тийм ажилсаг хүүхэд байсан юм. Хамгийн ажлыг ер нь Гантөмөр л хийдэг байсан. Тийм л хүүхэд байсан дөө. Гантөмрийн ээж бол миний хамгийн том эгч. Ер нь Бятрын ээжийн оронд ээж л болж ивж байсан хүн. Тэгээ Бятар бол ээжийнхээ энэ Гантөмрийн ээжийнх нь өгөнд бол дандаа орно. Яг л ээжийнхээ өгөнд ордог шигэд орно. Манай Гантөмөр бол томоотой хичээлдээ сурлага хичээлдээ бол сайн. Тийм л хөвгтэйсэн. Гантөмөр бол юуны багшийн дэдийг төгсөөд тэгээ би ер нь нутагтаа очиж ээж аавынхаа нутагт очиж багшлнаа гэд. Тэгэл дунд говь руу нутг руугаа явсан хөвгттэй. Тэгэл далай дээр очиж юм ин бэлдэж өгөөл тэгэл огоом нэг багшийн сургуульд ороод хөөх юм. Тэгвэл сөнжлийн бэлдэж өгөөл хувцас дотор хувцсыг бэлдэж өгөөл гадар доторгүй хөөх юм. Тэгэл явуулчих ийсэн юм да хөөх. Тэгээд багшийн сургуульд ас төгсч ирэл далайд багшаараа л ирж ийсэн биз дээ хөөх юм. Манай ах одоо тэр таг багш одоо ёстой нэг хүний хайдан байсан дээ хөөх юм. Тэр ах чинь тэгээ сүүлд намайг жолоодоод хөдөө гараад би малчин болоод тэгэл яваад гэсэн. Эдгээр чинь одоо олон ирж байна шүү дээ. Хавар бол зөндөө ирлээ шүү дээ хөрх юм. Сайхан наяр наадам хийгээл ингээд тэр эдрийг хүчнэлээ ингээд явж байна шүү дээ хөрх. Манай тэр тойны ах чинь мундаг хүн байсан дөө. Шүүхийн дээр байсан. Тэгээ намайг аваад өмнө говь руу явчихсан. Гандхдахыг аваад явчихсан. Хамгийн томноо би гандхдах минь миний дараанах. Тэгээд энэ хэнийг энэ хамгийн багшаар нь дөө баг байс. Яахан байхаас нэхлээд гайгүй сургамжаа өгчөөлөө. Миний дөнөр одоо бишгүй саяхан сураад одоо цугаараа багш ажил төрөл гэдэг чинь тэгэл ах минь бол шүүхийн дарга байсан юм уу? Тэр тусгай хүн байсан өөр юм. Тэр үеэс ихэд тэр их төлөв дараа их ажилласан хамгийн гол нь одоо маш их ажилласан хүний төлөө хүүхдийн төлөө ажиллах усад байсан гэж би бодсон. Би ээжээсээ юусэлээ. Манай Гантөмрийн ээж бол миний хамгийн том гэж. Тэгээд бид хэд одоо хамгийн том сургууль төгсөөд 10 жил төгсөөд 10 жил тэгээд яг эгчдэрээ хурж ирж сургууль сурч ирсэн. Тэгэхэд бидэрт бол ээжийн оронд ээж болж бүхэл юмыг бол манай маамаа бол биднээс зааж өгсөн гэж.
ингэж өгдөг байсан. Манай мама бол ер нь дуус юм уу юутэй нэг тийм их загинж ажиллаад байхгүй. Бидэрт бол зөвлөгөөнийг болох болохгүй зөвлөгөөнийг бол сайн өгдөг. Тийм л эгч байсан та. Тэгээ 8 хүүхдийн эгч ээжийн оронд ээж болж явж байсан. Тийм л сайн эгч байсан. Тэгээ хэдэн хүүхдээ өсгөн, хажуугаар нь бидрийг өсгөн, бидрийг хүмүүжүүлэн тийм л эгч байсан. Бид нар чи ерөнхийдөө тийм их тайван ерөөсө хоорондоо муудалд ширэлддэг. Ерөөсө яг л эгч ах нар юу гэж хэлнэ үү? Тэргээр л явдаг хүүхдүүд байсан. Тийм учраас бид нар ер нь эгч юу гэж хэлнэ үү? Тэр зөвлөгөөнөөр л явдаг гэсэн. Гандамрын ээж чинь манай хамгийн том эгч. Цэрма түүний хайнсан Донитов гэж юм байсан. Донитов гэдэг нь одоо багасаа залуугасаа нам тэрийн өндөр ажил хийж байсан шүүхийн дарга ашиглаад хөдөлмөрч болос, зарчимч болос их шудрах эцэг бол одоо их шудрах зарчимч ер нь хамгийн наадхан одоо нэг юу яадаг штэ. Манай нэг жижиг хүүхэд гаднаас нэг төгрөг өлөө 3 төгрөг олоод ирсэн байгаа гэж байна. Тэгсэн чи энийг хаанаас олов гэсэн чинь тэр газрын заалгаж яваад яг тэнд өнөө төгрөгийг тавьчихад энэ хүний энийг авч болохгүй гэж хүүхдтэй тэгж хүмүүс дор хаяал хамгийн тэр нэг тийм хүмүүжлийг л багаас нь олгосон тийм зарчимтай л хүн байсан юм да. Ер нь 낯선이 동무니게 무대세 아버지의 지대 허여로요. За манай эгч бол миний ээжийн хамгийн том эгч Цэрмаа эгчээ маань хүүхэд бид нар эгчдүүгийн хүүхдүүд үеэлүүд ер нь багасаа бас нэг дор өсөж өндийж тоглож ингэж цуг өссөн эгчтэйгээ цуг өссөн болохоор бас ойрхон байдаг. За тэр эгч нь бараг насаараа л энэ багшийн мэрэгжилд хийж сургууль хүмүүжүүлэхийн ажилдаа маш үнэнч зүтгэж явсан, шав нартай үнж явсан. Тийм сайхан сургууль хүмүүжүүлэгч багш гэж би боддог доо. Ер нь манайх ч одоо Дундгой аймгийн Эрдэнэдалаа сумын харьяат улсууд ээж нар маань бүгд Эрдэнэдалаа. За аав маань Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын уугуул, манай Гантамөр эгчийн маань аав бас л Дэлгэр хангаа уугуул улсууд тий. Ер нь манай ах トゥ нар ер нь тэгээд ийм нэг гарал үүсэл ярих юм бол Дундгой аймгийн Дэлгэр хангаа одоо Эрдэнэдалаа нутгийн улсууд да тий. Тэгээд би ч одоохоо эмээ дээр өссөн. Эмээдээ минь 9 хүүхэдтэй өнөр өтгөн тийм сайхан айл явсан. Тэгээд одоо бид нар манай ах トゥ нар ер нь тийм багасаа л ээж аваагаа одоохон хүмүүжлэр хүмүүжсэн, төлөв төвшин, даруу ер нь ажил төрөл хийвэл бас дуустал нь хийждэг, үнэн шударга тийм даруу төлөв өөрсдөө бодохоос илүү өрөөлийг бас бодож явдаг тийм одоо бидний яс маханд одоо төлөвшүүлж өгсөн ээж аав өгдөөцсөн юм одоо хүмүүжил юм болов гэж боддог доо. Донд ахын одоо маань 3 хүүхэд нэг айлаас нь 3 гавьяат төрж байна. Манай Ганбат ах одоо уул уурхайн салбарын үйлдвэрийн гавьяат ажилтсан. За манай Гант ах эгч Монгол улсын гавьяат багш, Ган төмөрөгч маань бас Монгол улсын гавьяат гэж боллоо. Нэг айлаас 3 гавьяат төрнө гэдэг бол бас тийм ховорхон ховор одоо үзэгдэл. Тэгээ энэ яагаад энэ гэхээр бидний одоо өвөг дээдс аав ээж ах эгч нар маань тийм дээс хөдөлмөрч тийм сайхан зан чанарыг одоо бидэрт үлдээж өгсөн хүн байх, хүнлэг байх, хөдөлмөрч байх, бусдын төлөө одоо санаа тавьдаг, өөрийнхөө төлөө биш одоо өөрийнхөө хүүхдийн төлөө биш хүргэн бэрдээ хүртэл илүү санаа тавьж иж ингэж одоо бусдыг хайрлаж иж өөрөө хайрлуулна гэсэн ийм сургаалыг одоо бидэрт том өв болгож үлдээж өгсөн. Манай Гантамөр эгч чинь одоо ламжуу ахтаа суугаад одоо дундгоовт энэ хэд чин залуухан
нэг нь багш, нэг нь эмч гэр болж амьдралаа одоо Дундгой аймгаас эхэлж ялаа. Манай Ламжуу ах бол одоо бас сайн эмч, цэргийн төв эмнэлгийн одоо гэмтэл суггийн мэдсэслийн тэргүүлэх цэргийн эмч, тасгийн эрхлэгч, дэд турандаа цол хүртлээ бас энэ төмний хайруулсан олон мянган хүний одоо амь насыг аварч байсан одоо үнэхээр тийм говьяатай сайн эмч байсан гэдгийг бол дурдхан зүйтэй баг. Манай нөхрийг бол энэ ясны тамжав гэдгийг ер нь одоо ажил мэргэжилтэн их сайн тэгээд ясны ламжиг нэр буюу алтан гат эмчилж одоо госпиталын хандахгүй шавнар нэг нь тэр сайхан Африкт Суданы ажиллах чиглэлээр явцсан. Нэг нь цэргийн госпиталын штабын даргаар ажиллаж байгаа. Бацаахан эмч. Гантөмөр ихчийн маань хань эхнэр дожиг ламжуу гэдэг хүнтэй. За манай дарга миний багш болох хүнтэй одоо хамтарч ажиллаж байсан ийм сайхан завшаантай хүн баамаа би. 1976-аас 77 онд цэргийн төв эмнэлэг өргөтгөн зохион байгуулагч урд 4 давхар байшин ашиглалтанд орсноор гэмтлийн тасаг нэртэйгээр 30 ортой ийм тасаг зохион байгуулагдаж ажилласан. За энэ үед Ламжуу эмч маань энэ гэмтлийн тасгийг үүсгэн хөгжүүлэх үйлсд бол өөрийн эрдэм чадал одоо оюун ухаан сурсан мэдсэн эмчийнхаа өргөсөн тангараа одоо биелүүлэхэд цэргийн эмчийнхаа хувьд бол маш их үнэтэй хөв нөмөр оруулсан хүмүүсийн маань нэг байгаамаа. За Ламжуу эмчтэй хамтарч ажиллахад нэлээд сайхан олон сайхан хаалгаануудад хамтарч орж байлаа. За мөн Ламжуу эмч маань бидний залуу үеийг одоо яг энэ гэмтлийн арга техникт одоо суралцах гэмтэлтэй хүмүүсийг эмчлэх энэ үйлсд бол бид нарыг одоо зааж сургаж өгсөн одоо бас ачтай буянтай багш нарын маань нэг юм байна. За үүнд одоо тухайлбал манай гэмтлийн тасагт архад гэдэг эмч байсан. Мөн цогтоо, за Наймжин, мөн Баян жаргал, Цэнтням, Сүхбаатар. За тэгээ миний бие гэмтлийн олон хүмүүсийг одоо энэ гэмтлийн бис засал гэмтлийн чиглэлээр хэрхэн одоо өсөж дэвжих үү, ямар ахалгаануудыг яаж хийх үү гэдэг арга техникүүдийг зааж сургасан одоо Ленинградын хүн эмнэлгийн академид яг энэ гэмтлийнхаа чиглэлээр суралцаад мэргэжлэгчлүүдэд ирсэн юм ачтай буянтай хүн дээр би одоо гар дээр нь очиж одоо гэмтлийн чиглэлээр одоо би 23 дахь жилдээ одоо ингээд хөдөлмөрлөж байна. Энэ хугацаанд бол манай Ламжуу багш маань Монгол улсад ясны хугарлыг шахаж сунгах арга буюу одоо та бүдгийн сайн мэдгээл Элизарын аппаратыг хэрхэн тавих уу гэдгээр бол маш сайн сурсан хүн байгаа. Ламжуу эмч маань хаалгаанд бол маш их сайхан цэвэрхэн 1-2 дугаарт нь их нямба маш чанартай сайн хийгдэг юм байна. Тэр байтугай өөрийнхөө ор хагалгааг нь урд өдөр нь өөрөө бэлдээд бүх юмудаа сувлагчдаа за энэ шүү энэ ийм нэртэй ингэдийн тэгдийн за энийг ингэж би тэдэд наавна энийг ингэж явна гэсэн нарийн процедурынхаа юмыг бол маш өөрөө бэлтэж урд өдөр нь өөрөө бэлдээд ингээд тавиад ячдаг. Тэр ч утгаараа хаалгааны сувлагч нараа олон сольдөггүй. Яг тэр хүнийхээ өөрөө яг тэр сувлагчтайгаа гаршаад хамтраад ажиллаад ингэ явдаг. За хүнийхээ хувьд бол маш их зөөлхөн хүн харахад их сүртэй, том биетэй. Тэгэл бид нар ингэ боддог гэсэн. Залуу офицер байхдаа Ламжуу эмч ингэ гоё хувцаа гоё өмсчих юмсан. Гоё харагддаг, их сайхан зөгтөг. Тэгээ бас нөхөөрхөө өвийнхээ эмч нартай тухайлбал Манчин сүрийн эмч, Балдгын эмч, Балдар багш маань жаргал сайхан эмч эднэртэй их алай их хошин юм ярина, их наригаач, их сайхан дуудуулдаг. Сайхан дуучин. Ягаад гэвэл Дундгой аймгаас гаралтай.
найрын болжин цагаан дуунуудаа их дуулна. Манай цэргийн дүгнэлтийн урлагийн үзлэг болон армийн урлагийн үзлэгүүд манай хүн дуулаад явж идэг. Ийм л сайхан эглэхэн хүнтэй их сайхан нөхрөлдөг. За тэгээд загнах үедээ биднийг бол сайхан зэмлчин. Тэгээ хайрлах үедээ нөгөө халан гадраа хайрын дотроо гэдэг шиг ийм л нэг сайхан эглэхэн хүнтэй хамт ажиллаж амьдарч ясантай бол бид бахархалтай байдаг. Миний залуу баах үеийн дурсамж бол хамжиг өмч болохоор хүний төлөө гэсэн уран гартай юмч байсан гэж би боддог. Учир юу юм бэ гэхээр хамжиг өмч маань надад олон хагалгаа ордог. Миний залуу халуун насндаа хийх гэж одоо хэсгийн мэдээгүүжүүлэг гэдэг би мэдээгүүжүүлгийг хийх гэж их оролдог. Энэ хагалгаа маань болохоор гэмтлийн бараагт өргөн хэрэглэгддэг байсан. Энийг маань байнга дэмжиж ажилладаг байсан. За нэг дурсамж хэлэхэд энэ одоо болох болохгүй болов хүмүүс одоо жирэгч бас магадгүй. За ламжуу эмч маань болохоор яг ламжуу эмчийг бурхан болоход би толгойн төс жижүүртэй хонж байгаа толгойн төс сонсон эмч байна. Ламжуу эмч маань тухайн өдөр бурхан болох өдрөө операцааныхаа өрөөнд баямхөө чи надад миний операцааны өрөөнд оруулаад өгөөч. За би төрж аваач ламжуу эмчийг операцааны өрөөнд нь суулгаад тухайн үед түүний шав Сүхбаатар Элизарвын аппарат гэж ийм хагалгаа 50 хагалгаа хийж байсан. Шилб ясан дээр тэрийг хараад сүхэн эмчтэй зааж өгөхөд тэгээд тухайн өдөр мижиж үртэй байж байгаа. Тэгээд бурхны орно. Тэгэхээр эндээс би дүгнэхэд хүний төлөө эцсийн одоо амьсгалаа хүртэл хүний төлөө ингэж амьдэрсэн юм ч гэж би дурсаж бахархаж төв шиг юмч болох гэж мөрөөдөж өдөөс эрэхтэй ажиллаж байна. Сэргийн дэвлэгт одоо 24-5 жил үр гүйцэтгэж байна да. Залуу нас гэрэл гэгээтэй гин томоогүй эрх дураараа зах хязгаар нь үл харагдах хөх тэнгэрт дүүлэн нисэх шуу шиг ямар ч сайхан байсан юм дээ гэж манай хүн Дундгой аймгийн Сум дундын эмнэлгийн мис заслын эмч би багш хичээл тараад бидний хоёр хөтөлцөөд овоо дээрээ гарч хав өрийг хамж ярина дуудлага гарч машин ирэнгүүт би урд судал дээр ханийхаа өвөр дээр шууд үсрээ суучих. Жолоод залуу шуулангуу харц. Тэрийг нь тоогчгүй инээлдээд л. Харин нэг удаа өөр жолооч таарад эмчид садаа битгий болоо ардсан өгснөөс хойш машинд нь бараг л суухаач байсан. Хэлсэн үгэнд нь гомдоод тунирхэж байгаа нь тэр. Эхэл зөрөөд байсан юм байлгүй дээ гэж. Энэ бүгдийг эргэн санах сайхан байна. Би Эрдэнэ талын сумын дунд сургууль багш. Манай нөхөр Эрдэнэ талын сумын сум дундын эмнэлэгт хэрүүргийн эмчээр ажиллаж байгаад 78 онд бид тэр хотод ажиллаж ирсэн. 78 онд Улаанбаатарт орж иж нийслэлийн 47 дугаар сургуульд 10 ангийг 5 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл төгсгөөд ингээд 1984 онд Төмөр замын 51 дугаар сургуульд ажиллаж 2 ангийг 10 дугаар анги төгсгсөн. Ер нь муу хөөхд гэж байхгүй шүү дээ. Муу багшил гэж байдаг болохоос шүү дээ. Тэр хөөхдөд зарим нэгээс сурлагаар хоцрогдсон хөөхдөд байна. Тэгэд өглөө босч явахаас шантарна, янз бүр болно. Тэгээ тэр хөөхдөдийн эвдвэг нь болоод тэр хөөхдөдтэй бүр өөрөмсгөр харилцаад ингээд яваад тэр хөөхдөд чинь тэр багштай илүү дотно, илүү сайхан харилцаатай болж ирнэ. Тэгээд манайх нэг захирал багштай гэсэн нэг 40 хүүхэд байна, ер нь болохгүй байгаа 40 хүүхэд байна. Энийг нэг багшд хуваарлж өгнө гэдэг. Тэгээд санал авсан байлээ л дээ. Одоо хүүхдүүдээ та нар аль багш дээр хуваарлагдах гэсэн чинь бүгдээр ганцхан багш дээр очих гэсэн гинлээ. Тэгээ манай огоо ихч бол ер нь хар багаасаа бидний дундаас одоо хамгийн ажилсаг нь хамгийн эрт чинь эрт босчихсан, гэр орноо цэвэрлсэн, хизээний түлээ хагалчихсан, усаа барьчихсан. Ингээд одоо бидний одоо ажил үйлсээрээ бидний төрөө игнэнд явдаг ийм л нэг сайхан ихч байсан. За манай ихч маань одоо багаасаа гэдэг юм уу, ер нь хүүхдэд маш их ээлтэй. Ялангуяа одоо бага насны, өсвөр насны хүүхдүүдэд бол маш ээлтэй. Энд явсаар хагаад өөрийнх нь одоо үндсэн зан болж, өөрийнх нь одоо мэрэгшил болж одоо батлаа юу сургууль хүмүүжүүлэх энэ үйлстэй одоо ийм өндөр амжилт гаргах одоо гол нөлөө үзүүлсэн гол шалтгаан болсон болов уу гэж бодож байна.
Бидрийг бага байхад бол одоо ингээд санаанд одоо хүртэл тодхон байдаг. Бид ингээ өглөө босоод ирэхэд ихч маань ингээ сайхан цагаан будаатай, шар будаатай, босдоо цагаан чамчсан. Бид тойроо суужчихсан. Хүн болгон нэг тагш аяга барьчихсан. Ингээд одоо биднийг одоо халамжлахаас ахгуулаад ажил нь эхэлдэг байсан. За тэгээ одоо өдөө өөрчлөлт наслаад одоо сургууль хүмүүжүүлэх салбарт бол маш олон хэдэн 100 магадгүй хэдэн мянган одоо шав төрүүлж мөн одоо энэ хүүхдүүдийг ийм маягаар сайхан халамжилж өсгөн одоо боожуулах үйлсийг хийжсэн. За одоо хэдийгээр одоо нас өндөр гарч тэтгэвэр тогтоолгоод нэлээд удаж байгаа ч гэсэн одоо энэ зан чанар нь бол хэвээрээ одоо биднийг битгээл одоо манай үр хүүхдүүд за төвөр ачцэнэрэг одоо бүгдийг одоо өөрийнхөө гараар одоо халамжилж өөрийнхөө гараар хүмүүжүүлж цэцэрлэг соёлын одоо төгсгөж ингэж одоо ажилдаг одоо бидний хамгийн дотны хамгийн хайртай ийм одоо эгч нь байгаамаа. Тэгээ одоо манай эгчийн сургууль хүмүүжүүлсэн олон сайхан шавнараас одоо алдартай эрдэмтэн мэргэд алдартай сайн багш нар инженер ажилчид бол олон арваараа одоо төрж гарсан байдаг. А зөвхөн одоо манай ачцэнэрийн одоо дундаас ихэд одоо өнөөдөр дэлхийд нэртэй суутай дээд сургуулиуд одоо амжилттай суралцж байна. Дэлхийд нэртэй суртай одоо дээд сургуулиудыг амжилттай төгсөж мэргэжлэр одоо их гаргуун сайхан ажиллаж байгаа ийм одоо хүүхдүүд олон байна. Тэгэхээр манай энэ эгч бол угаасаа л одоо энэ сургууль хүмүүжүүлэх салбарт одоо маш амжилттай ажилладаг сургууль хүмүүжүүлэгч ийм хүн байгаамаа. Тэгээд одоо ямар хүн төрүүлснэ эцэг их маань хараг ямар хүн боожуулж өсгснөө эх орон маань хараг гэж хуучны сайхан үг байдаг. За бид та бол одоо ингээ эцэгийнхээ одоо захиас эцэгхээсээ бидэнд олгогдсон одоо хүмүүжил биднийг одоо үдээс зэрэгтэй өргөсөн энэ сайхан зан заншлаараа өнөөдрийг хүртэл явж одоо бидний энэ 5 хүүхдээс одоо 3 нь одоо манай том эгч ган тогтох эгч одоо бид баа гэж нэрлэдэг. Мөн одоо Монгол улсын гавьяат багшийг саяхан одоо хүртсэн. За миний бие бол бас одоо 2008 оны Монгол улсын ажил үйлдвэрийн гавьяат гэдэг ийм эрхэм цолыг бол хүртсэн. За одоо манай дүү ган чимэг бол хэдийгээр албан ёсоор одоо албачаагүй ч гэсэн ард түмний дунд одоо ардын гавьяат гэж цол хүртгүүлс хэмжээний ийм одоо сайн эмч алдартай ийм эмч байдаг. Тэгэхээр бид бүхэн бол одоо ингээд бүгдээрээ эцэгийнхээ захиасаар эцэгийнхээ одоо хэлж хүмүүжүүлсний дагуу ажил үйлс маань ингэж сайн явж өдөө зэрэгтэй хүрч байгаадаа сэтгэл маш их хангалуун байдаг юм аа. За юуны өмнө Монгол улсын гавьяат багш гэсэн энэ эрхэм сайхан цолыг хүртсэн ганц мөрөгчтэй баяр хүргье. За эгч маань боловсролын салбарт нийтдээ 50 гаруй жил ажиллаж байгаа. Эгч маань ажил мэргэжилдээ маш их дуртай. Бүх одоо зүрх сэтгэлээ хүүхдийн төлөө зориулсан юм хүн байгаамаа. За эгч маань өглөө одоо эрт 6-7 гэж босоод тэгэл өдөржингөө ер нь цэцэрлэг дээрээ хүүхдүүдтэй хамт хүүхдийн дуу шууганд одоо хамт ажиллаад тэгээд ороо ирдэг. За тэгээ ороо ирээл бас одоо өөрийнхөө акцийнаар бид нарын акцийнартай хамт бас ингээд ажиллаад хүүхдийн сэтгүүг хөгжүүлнэ гэл тэр хүүхдүүдэд одоо ном сонин уншиж өгөх, хөгжөөн тоглоомоор тоглуулах, бүтээл хийлгэх зэрэг ингээл байнга л одоо хүүхдүүдтэй ажиллаж идэг ийм хүн байгаа юм. За ингээд дэлгүүр хошоо явсан ч гэсэн манай эгч маань дандаа л ингээл цэцэрлэгтэй юм аавна гэл байнгын одоо цэцэрлэгтэй тоглоом, ном сонин, тарах материал гэдэр авдаг. За манай эгчийн цэцэрлэг бол ерөөсөө энэ сургалтын материал их сайтай. Хөгжим гэхлээр одоо бүх хүүхдийн тоогоороо авдаг. Хүүхдэд бол нэг бүрчлэн хөгжим, тоглоом, сурах материалыг бол нэг бүрчлэн тарааж өгдөг. За тэгээд энэ туулгын цэцэрлэгийг төгсөн хүүхдүүд маань ер нь сургуулийн өмнөх бэлтгэлийг бол маш сайн хийдэг. За манай акцийнер бол бүгдээр л одоо энэ эгчийн цэцэрлэгээр хүмүүцсэн хүүхдүүд байгаа. За тэгээд энэ сургуулийн ерөнхий боловсролын сургуульд элсгэд нэг шалгалт авдаг штэ. Тэр шалгалтыг бол энэ туулгын цэцэрлэгийн хүүхдүүд бол тоохгүй ерөөсөө сайн өгдөг. Бүгдээрээ л одоо сайн оноо аваад их 100 гэсэн үнэлгээгээр
авдаг штэ. Тэгэхэд одоо 97 8 ч юм уу маш их өндөр үнэлгээгээр ордог. За тэгээ зарим бага ангийн багш нар бол ярьдаг юм бэлээ. Энэ тугуулгын цэцэрлэг бол хүүхдийг маш сайн бэлдэж өгдөг. Тугуулгын цэцэрлэгээс ирсэн хүүхдүүд бол их сайн хүүхдүүд байдаг гэж ер нь магтаж ярих нь бас олон удаа сонсч ирсэн. За тэгээ жилийн өмнө манай эгчийн одоо цэцэрлэгийн анхны шавнаар төгсөлтөө хийсэн. За тэгээ цэцэрлэгийн төгсөлтийн баяр дээр энэ хүүхдүүд 10-аад хүүхдүүд бол ирсэн. За энэ хүүхдүүд маань бүгдээрээ ингээ сайхан гадаадын алдартай топ сургуулиудад бүгд илэлсэн ийм сайн хүүхдүүд байсан. Тэгээ бид нар одоо тэр хүүхдүүдийг хараад эгчийнхаа цэцэрлэгээр их бахархаж байсан. За манай эгч ах нар ер нь бүгдээрээ л даал гарсан хойно бүгдээрээ ажил хийж явж байна. Хувийн хвшилд. Би бас заримдаа эмчүүний хувьд ах эгч нартай хэлдэг. Одоо ингээ та хэд маань өндөр настай боллоо. Эрүүл мэндэ бас бодох хэрэгтэй гэж зөвлөдөг. За тэгэхэд одоо эгч ах нар маань за одоо нэг ганц 2 жил ажиллажаал амарнаа л гэж тэгжээдэг. Тэгэл нэг мэдхэд ерөөсөө өөр ажил эхэлсэн л ерөөсөө ингээ явж яадаг. Тэгээ одоо манай ах эгч нар бол ясны тийм нэг ажилсаг хөдөлмөрч, уйггүй хөдөлмөрч юм хүмүүс юм шиг байгаа. Тэгээ одоо манай эгчийн хувьд бол 60 орчим наснда энэ цэцэрлэгийг бол эхлүүлж ажилласан. За тэгээ 60 гаруй настай хүний хувийн хвшилд ажиллана гэдэг бас тийм амаргүй даваа. За тэгээ 60 настайдаа бас сургуулийн өмнөх боловсролыг эзэмших ийм 2 жилийн сургалтанд сурсан байгаа. Тэгээ байнга л ерөөсөө ном уншсан, ном ер нь их уншдаг манай эгч. За тэгээд тэр сургуульдаа бол хамгийн ахмад оюутан гэж яригдаж байсан. Ер нь тэр сургуулийн өмнөх боловсролын сургалтанд манай эгч ийм настай ийм хүн ер нь төгсөж байгааг юм байлээ. Тэгээд одоо тэр үе оюутан багш нар нэг хүндэлж явдаг байсан. Манай ахмад оюутан гэдэг. Ер нь ажилд их махруу. Ямар ч ажилд ер нь ингээл нэг зорих юм бол ерөөсөө ямар ч юм бүтээдэг ийм зантай хүн байгаа. 낯선이 동무니게 무대세 아버의 지대 허여로요 2008 оны 9 сарын 16-нд 7 хүүхдтэйгээр 2-4 насны 7 хүүхдтэйгээр анх энэ цэцэрлэгийг үүсэн байгуулж эхэлж байсан. Мэдээж сэтгэл маш гоё байсан учраас би идэвгүй хүртэл ингээл 70 гарцал ажиллаад байгаа шүү дээ. Энд маш их дуртай сонирхолтой. Одоо энэ хүүхдүүд чинь намар ингэж инээж орж ирээд хавар төгсөөд явахдаа дандаа бид нарыг уйлуулна. Одоо чин сэтгэлээсээ тэр хүүхдүүдтэй харьцахад хүүхдийн ертөнц гэдэг бол үнэхээр гоё. Ингээ хүүхдүүдийн тэр уйлж байгаа, инээлдэж байгаа, хөгжилдөж байгаа тэр бүх дуу чимээ нэр үнэхээр л яг симфо гэж юм шиг. Бид нар эрхэм гол зорилго бол ерөөсөө хүүхдүүдийн зүрх сэтгэлээ зориулъя гэсэн юм зорилготой. Нөгөө талаар бидний бас нэг эрхэм зорилго бол ер нь хүүхдүүдийг ингээ 3 үеийнхэн түүхэрнэ альбом хэд. Ээж аав, эмээ өвгөнөр нэхэд ийм сайхан дандаа алдартай хөдөлмөрч гоё улсад байдгийг. Тэгэл энэ тухай ярьж. За одоо энэ танаа өвч одоо ийм Монгол улсын одоо гавьяат багш хүн байна. Энэ хүн ингэж сургаж ирсэн. Энэ хүн ингэж хэлж ирсэн. Элдв очроо энэ танаа өвөө мөн үү гэдэг. Тэгэл элдв очиж манай өвөө шүү дээ гэртээ очиод айгүй баярлаад өнөөдөр багш бидний тухай манай өвөгийн тухай ярьсан. Манай өвөө чинь айгүй мундаг хүн байсан байж тийг бид дээр ингээл зүгээр нэг эмээ өвөгийн зураг бариад суушгаа яг өөрийнх нь ээж аавыг яахтан зүр хүүхд жах айгүй амархаг хэлд орно. Ер нь 0-5 наснд хүүхдээ 100-ны мэдлэгийн 100-ны 70% сурдаг гэж. Одоо ингээд 7 шавтай байсан бол одоо 71 хүүхэд 70 гаруй хүүхэдтэй ингээд ажиллаж байна. Манай багш нар бол дандаа алтан үеийн багш нар. Нэг онцлог нь бүгдээрээ тэтгэрт гарсан тэтгэрийн багш нар. Яг л эдгээр бол ерөөсөө маш их тийм чадварлаг одоо их жинхэнэ мэрэгжлийн тийм багш нар. Түүгээр онцлогтой. Одоо алтан үеийн багш нар. Түүгээр л одоо онцлогтой та. Манай Ахлахангийн багш бас манай дундгавын 3 сайхны хүн. Анх бас багшин дэд сургууль төгсөөд
дунд говийн төмөр завын соёлын ордонд одоо дуулаач удирдаач ангийг төгсөж байгаа тэнд ажиллаж байсан. Тэгээ бид тэр одоо ингээд 60 жил хамтран ажиллаж байгаа. Бас их онцлог байгаа. Олон жил ажилласан бид нар чинь бас нэг тэтгэвртэй гарц улс учраас тогтсон бас нэг хүүхдийг сургах тал дээр бас юу хөгжүүлэхийн тал дээр бас нэг арай туршлагатай. Тэгээ сургуулийн арга зүй технологийн талаас бол бид нар чинь бас нэг арай нэг тийм туршлагатай бас нэг арай тийм улсууд байдаг. Тийм учраас тэтгэврт гарсан улсыг бол ер нь ажиллуулах их дуртай. За бид бол 0-5 насны хүүхдтэй ажилладаг. За эдгээр хүүхдүүдтэй ингэж ажиллахад бол маш их хүнд бол төвчээр шаарддаг ийм ажил. Тэгээд энэ хүүхдүүд одоо эцэг дагаж уйлах хайрах одоо янз бүрийн асуудлаар уйл энэ дээр нь бол бид нар яг аргадаж арга ивэн олж ингэж ажилладаг. За манай ганаа огш бол үнэхээр ажилсаг. Энэ тэнд явахаараа дандаа тоглоом хүүхдүүдийн тарах материал, үзүүлэн тарах материал, ном зам янз бүрийн юм цүнх өрн чирж ирдэг. Тэгээ бид нар чинь хамтраад тэрэн дээр нь сайхан хүүхдүүдтэйгээ сайхан ажилтдаг. Манай цэцэрлэг бол материалын базар бол хангалттай маш их тоглоом үзүүлэн тарах материал байдаг. Тэр нь ч одоо хүүхдүүдийн анхаарлыг их татдаг. Одоо энэ бол улс орон нийгэм чинь маш их хөгжиж шүү дээ. Тийм бүр дэлхийн жишгт өндөр хөгжилтэй орнуудын жишгт хүүхдүүдийн аваачихын тулд бид нар одоо ингээд янз бүрийн өндөр хөгжилтэй улс орнуудын дараах материал зэрэг бүх юмнуудыг ингэж олж хийгээл тэдний жишг төр бид нар ч одоо ингээд хүүхдүүд бэлдээлэгүүд тэр хүүхдүүд хөгжин бүжийн сургууль хобби орчин сургууль энэ шин зам бидэг сургуулиуд ингээд шалгалт өгч чинь 94 90 оноонууд дандаа өндөр оноонууд авна. Хөгжин бүжийн сургууль бас IC бэлдээл өгсөн багш. Тэгтэл хамгийн 1500 хүүхдээс 7 дугаар байранд орж исэн шүү дээ. Энэ бол бидний хамгийн том амжилт. Хүүхдүүдийг унтчих хооронд нь бид нар ч ажиллаа хэмжүүлнэ. Сургалтынхаа материалуудыг бэлдэнэ. Миний хувьд бол багш нартай маш их үнэхээр миний багш нар бол үнэхээр агуу. Одоо түрүүш энэ цэцэрлэгт 15 жил ажиллаж байна. Саран тоя багангийн багш 10 жил ажиллаж байна. Чимгээ багш 8 жил ажиллаж байна. Дандаа юм түүхштэй юм гоё. Тэгээ энэ гоё багш нар ингэж уртуудаан салж байгаа гэж бид нар ч хамт олныг бүрдүүлж шít. Баг бүрдүүлж байна. Тэгээ одоо бид нар ингэ яамныхаа зорилгыг биелүүлэхийн тулд манай яам боловсролын яам хилдэг ш одоо алтан үеийн багш нар одоо ажилуулж байгаа. Тийм бид нар тийм зөвшөөрж өгсөн ш. Тэгээ үнэхээр алтан үеийн багш нар. Үнэхээр гайхамшигтай. Ийм их гоё. Хүүхэд айгүй гоё шүү дээ. Ингээд эхлээд нэг тарах материал дээр ажиллаж хагаад бүгд 50% ажилласан мөлөө сүүлдээ 2-3 ажлаад ирэхдээ ирсэн 100% болоод явдаг. Ямиг айгүй амархан сурна. Ер нь муу хүүхэд гэж байхгүй, муу багш гэж байдаг байхгүй. Тэгээд одоо бид нар чинь ингээд улсад 51 жил ажиллаж байна. Одоо ингээд 70 гартлаа ингэж байгааг гол утга учир нь энэ хүүхдүүдийн бид нар чин сэтгэлээс хайртай. Энэ л хамгийн гоё. Бүр үнэхээр хайртай. Одоо ингээд бүжгийн бэлтгэл, хөгжин бэлтгэл хийж байгаа чи би дандаа ингээд уйлсан суучдаг. Бүр ингээд уйлал. Тэг ямар гоё юм бэ гэдэл энэ хэдээс гоё хүн болно да, гоё болно да гэл. Тэгэл энэ хүүхдүүдээр л амьсгаж хүүхдүүдтэй бид нар ч маш их хайртай. Миний хувьд бол багш нартай маш их хайртай. Миний 3 хүүхдийг эрдэм мэдлэг боловсралтай зөв хүн болж төлөвшүүлэн өдөө зэрэгтэй хүргэж өгсөн тугуулхан цэцэрлэгийн багш хамт олон захирал Гантамар багштай бүх хүмүүстээ баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Тэгэд миний 3 хүүхд гуруулаа өнөхөө тугуулхан цэцэрлэгийг төгссөн ба анхны хүүхдээ 2011 онд ой 3 сартаа өгч байсан саяхан тод мэт санагдаж байна. Хүүхдүүд маань өнөхөө цэцэрлэгт явснараа өнөөдөр бүгд сургуультай эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлэн авьяас бэлэг чадвараараа тэргүүлж яваа өнөхөө тугуулхан цэцэрлэгийн маань ач хавья гэж ээж хүний хувьд би боддог. Хүүхдүүдийг маань нүдний цэцгийн мэд хайрладаг сайхан багш нартай үр хүүхдээ даатгаж явхад эцэг эхчүүд үнэхээр сэтгэл амар тайван байдаг шүү. Тэгээд багш нартай баяр хүргэе. Тэгээд саяхан Гантамар багш манаас гавьяат багш болсон нь энэхүү цэцэрлэгийн бас ур чадварыг илтгэн харуулж байгаа гэдэгт итгэж байна. Сайн хүний тухай их асуудаг болж байгаа хүмүүс. Одоо таньдаг хүмүүстэй болж байгаа тийм нэг ажилд хамтарч ийхэнсэн сайн хүн олдгоо өдрөш. Одоо тийм сайн хүн бол манай Гантамар гэж.
хийсэн ажил болгоно бол маш сайхан хийж ирсэн. Чин сэтгэлээсээ хийдэг. Тийм учраас энэ хүн бол өнөөдөр боловсролын системд бол 50 хэдэн жил ажиллаж Монгол Улсын гавьяа тогтцолыг хүртэж хийж байна. Мөн нөгөө талаар энэ манай энэ үеэдэгч бол маш сайхан даав ээжийн сайхан гэр бүл төсөж хүмүүст хөгдөд. Тэр талаар бол бүр хөгдөд маш сайхан яваа. Одоо манай үеэдэгч маань сая нутгаар руу яваад ирж. Тэр нь бол бидний хүүхэд нас бас тодорхой хэмжээний өөрсдөөс дүүн дэрийг амьдэрдал бид нар чинь аргал түүхтэй түүгээл усанд явахдаа явал хонь хорог хариулгатай хариулаад тоглоод ингээл явдаг байсан шүү дээ. Тэгээд одоо тэнд нэг одоо хүүхдүүд нь бол аав ээжтэй зориулсан тийм гоё сувраг байгуулсан байдаг. Барьсан байдаг. Тэр суврагд дээр очихаар бид нар бол өөрсдийнхөө одоо өвөг дээдсийг л нүдээр харах шиг болдог л. Тийм л юм байна. Тэгээ өөрийнхөө одоо өвөг дээдсийн нутаг, аав ээжийнхээ нутаг дээр очиод өвөр хүүхд чинь сайн явж гэн шүү. Тэг ус мань та усныхаа буйнд бид нар өөдрөг явж байгаа шүү гэдгийг юм бол шилээд ирнэ гэдэг бол маш том буйн л да энэ. Тийм учраас нутаг ус нь бол энэ үнийг байнга харж явна. Ажил амьдрал дандаа өөдрөг байх. Ийм л явах. Манай эгчийн хамгийн том хүүхэд бид нар бүгдээрээ хайртай. Маш их хайртай. Манай зээ дүүдээ. Тэгээд манай дүү нөө хойно эрхөд сурж байхдаа миний бизонка гэдэг эсэ. Тэгээд би бизонка гэж та ямар нэг амтны л одоо үр төл байх та гэж боддог байсан. Тэгээд би анх цэцэрлэгийн тэр их хайртай дүүгийнхаа нэрээр бизонка гэж нэрлэжсэн. Тэгээд одоо яг гэрчлэгээ авахт одоо энэ зэрэг гадаад нэр байж болохгүй их тийм зэрэг бизонкагийн тугал байдаг. Тэгээд тугалган гэж нэрлэгдсэн. Ийм түүхтэй. Одоо манай хамгийн том хүрэг ах одоо манай энэ ихч нөхөр гэсэн хүн бол одоо гайхамшигтай тийм тэр үеийн сэхэтэн хүн байсан. Хэдийгээр сурсан сургууль, төгссөн сургууль нь цэргийн байсан боловч тэр урлаг соёл, утга зохиолын хувьд бол одоо үнэхээр гайхамшигтай. Одооныхоор бид нар одоо нацгтарч гэж ярьдаг байлаа. Тийм ээ. За тэгээд одоо тийм эренчин баа гэж одоо ингээл ярьж байгаа. Яг тэрэн шиг тэр үед бол ерөөсөө энэ урлагийн одоо утга зохиолын соёл бол маш өндөр хүн байсан. Тэрийг би яаж мэдэрдэг байсан бэ гэвэл би тухайд одоо урлаг ойлгохдогтой биш. Тухайд бол би бас Оросд дээд сургууль төгссөн. Орос хэлийг төгссөн ийм сэхэтэн хүний нэг байсан. Манай ах бол мөн одоо хүрээ ах маань Оросд төгссөн. Академи төгссөн ийм хүн байсан. За тэр хүн бол орос хэл дээр яаж харьцаж байна? Орос дээр яаж бичиж байна? Орос хэлийг яаж орчуулж байна гэдгийг бол би хараад шууд би бол хажууд нь ёстой юу ч юм байна. Маш чадвартай тийм. Маш чадвартай. Тэр одоо Оросын суутай тэр одоо яруу найрагчтай шүү дээ. Тэр Есенин, Омноос эдрийн зохиолыг тэр хүмүүсийн шүлэг гэдэг чинь тэр аяараа гүн. Тэрийг ингээ орчуулахад дунд нь цааны хоёр үсэг жоохон засч хөдөлгсөн бол хөдөлгөн. Үгүй бол үгүй. За Монгол шүлгийг орос руу орчуулна. Одоо бид нар ч нэг Монгол юмыг орос руу орчуулж хичнээн удаа бадлаа шүү дээ. Тэр хүн бол ердөө л ингээл ерөөсөө яг яаж бичсэн яг тэгэд дуусгадаг. Тийм гайхамшигтай. Одоо толгойтой гэдэг юм уу? Боловсралтай. Энэ хүн байсан. Авьяастай. Тэгээ одоо манай ихч хадгалж байгаа бах, за хүн ч одоо хадгалж байгаа бах. Тэр одоо миний хамгийн тод санаж байгаа бол Монгол цэрэг гэж маш том түүхэн ормоо тий Монгол цэрэг гэж яг галчин тийм байсан. Яг Монгол цэрэг гэдэг. Тий нийтлэл тэр их олон улаан од санд их олон одоо цуврал гарсан байгаа. Тэр бол яг л одоо өнөөдөр одоо манай Монгол цэрэг одоо Чингисийн үеэс ахвал өнөөгийн одоо социализм үеийн Монгол арми ямар түүхэн замлыг туулсныг яг бодиттойгоор ерөөсөө яг зөв талаас нь өнцгөөс нь ингэж бичиж байсан тий. Үннийг бичдэг байсан. Хамгийн гол. Тийм одоо их чадaltaй, тийм одоо сүрхий авьяаслаг, их хүнлэг, одоо их соёлтой ийм одоо ах байсан. За тэрний дараагийн одоо хүргээ ах маань одоо маань сая энэ гавьяа цол одоо хүртсэн манай Огогийн тий нөхөр одоо ламжаа өгж госпиталын цэргийн госпиталын ламжаа өгж алтартай эмч хүн. Маш тийм одоо чадaltaй эмч. Эс засалж. Одоо өнөөдөр бүх одоо ангаах ухаан, эрүүл мэндийн ололтыг одоо ашиглаж тэр хаалгаа хийж байгаа хүн тийм ээ. Бүх юм компьютерлжсэн, бүх юм одоо техникчсэн. Ийм үйл одоо энэ одоо хүний үе солихоос ахгүйд бүх тэр хаалгаанд хийж байна. Манай ах бол ер нь баг
одоо энгийн одоо эртнийхэн утга. За ер нь тэгэл багаж одоо надаас хүртэл одоо тийм никл төлхөөр бах авч ирсэн. Та яах гэсэн гэсэн би энэгээр одоо хүний мөчийг одоо эмчилдэг хийдэг гэж. Тэг хээрийн нөхцөл ч гэсэн одоо хүн тагалгаа хийж ирсэн. Тухайд одоо хэвлүүдээр хүртэл гарч ирсэн. Тийм хор олгоог майханд хийжсэн. Майханд хийжсэн хээрийн нөхцөл одоо цэргийн хүн шүү дээ тийм. Тэгээ тэр чадлаа тэр юугаараа одоо маш тийм чадaltaй одоо олонний нэртэй ийм сайхан одоо цэргийн дарга эмч хүн. За бидэнд бол одоо маш сайхан ээлтэй ханддаг. Яг л одоо төрсөн ахтай маань адилхан ханддаг. Хоол ундааш бид нар одоо хамт хийж идчихдэг. Хөдөө гадааш хамт явдаг. Суугаад сайхан энэ зэрэгцээд ярьдаг ч байсан. Ийм одоо сайхан гайхамшигтай хөгжүүлэлттэй бол байсан. Ер нь одоо манай энэ үйл дүүнараас түрүүний миний ярьдаг одоо манай тэр амгалан хүргээ ахын тэр бас урлаг зохиолын чадал тэр сэтгүүл зүйн тал дээр бол манай тэр хүүн бол дураасан байгаа. Ганбаатар бол ер нь их дураасан шүү те. Их манай Ганбаатар бол ус эксрүүхий тийм чадaltaй хүүхэд. За манай тэр бага одоо Ламжуу ахын маань бас тэр сайхан хоол унданд хийдэг тийм ээ. Толгой сэргэлэн тэр байдлын одоо манай энэ инх бат бол бас их өвлж авсан харагддгийг. Хүүхдүүд нь бүгд яваад байна. Тэр сайхан тийм. Ганцхан шумдад ордог байсан. Тэгээ одоо болроо инх бат гэдэг. Инх бат нь хэрвээ санаа тавих юм бол болроогоос илүү юм шиг байна лээ. За тэгээ одоо хамгийн бага өргөн одоо би одоо хөргөн дүү гэж нэрлэдэг байсан. Манай тэр гандэрэг бас эмч хүн. Тэгээ гандэрэг одоо тэр эмчээс гадна тэр хүний төлөө гэсэн сэтгэл бол гайхамшигтай юм байсан. Ер нь тэгээ хүний төлөө сэтгэл тавих юм бол тэр хүнд бол одоо унтах цаг одоо суух тийм одоо идэх хоол ер нь хоорхоо олдохоор. За тэнд нэг хүнд одоо ингэж тус өрөх болжээ. Эсвэл тэр хүн одоо ингэж тэнд хүнд одоо яаралтай эмчилгээ хэрэгтэй байх юм бол тэр хүн ерөөсөө тэгээд тэрний төлөө нойр болгүй явдаг. Тэгэхэд бол гандираач бас эмнэлгийн удирдах ажилтны хийжсэн юм байхгүй юу? Аймгийн эмнэлэг. Тэгээ аймгийн эмнэлгийн эрхсэн орлогч удирдах ажил хийжсэн. Тэр хүн бол одоо ийм тийм дуудлах швэдэг юм уу? Эсвэл одоо хүн амьтанд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ бол барагтаа хүн бол за чи яв гэж нэг совлогч юм уу? Нэг эмчи явуулна шүү дээ. Манай тэр дүү бол ерөөсөө өөрөө босоод харин тэгэл явна. Тэгэл яваад эмчилгээ хийснээр дараа ерөөсөө тэр хүнийг ер нь дуустал нь ер нь араас нь асуусаргалдаг. Ийм сайхан хүнлэг, хүний төлөө санаа тавьсан ийм чадварлаг эмчилсэн. Ийм сайн одоо хөргөчүүлтэй байсныг одоо манай аав ээж бас л айхтар мэдэрч. Бас л бүгдээрээ л одоо энэ усууд одоо сайн хайрлаж исэн. Одоо бэжэл гэж одоо ингэж боддгийн.